Монгол Улсын ерөнхий сайд замын үд суманд ажиллах үеэрээ автоцамын бомтын зорчигч тээврийн зогсолбор болон ачаа тээврээ хилээр нэвтрүүлж байгаа үйл явцтай танилцлаа. 2023 онд автоцамын бомтын зогсолбор ашиглалтанд орсноор нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдсэн байна. Зогсолбор ашиглалтанд орохоос өмнө өдөртөө 6-аас 8 мянган зорчигч нэвтэрдэг байсан бол одоо 8-аас 12 мянган зорчигч зорчиж байгаа юм байна. Захим шинжилгээний хүрээнд өнгөрсөн оны 5 дугаар сараас захим гарцтай болжээ. Ингэснээр өдөрт 450 орчим хүн захим гарцаар нэвтэрч тэр хэрээр нэг шалгагчид ноогдох ачаалал буурсан байна. Захимд 100% шилжиж чадаагүй буюу хүний хамаарлыг бүрэн арилгаж чадаагүй нөхцөлд хяналтчлагтыг тогтмолжуулж эрсдлийг хааж ажиллана гэж ерөнхий сайд онцоллоо. Хил гайлын ажилтнуудыг тогтмол сэлгэж ажилуулах бодлого баримтлана. Жишээ нь замын үдийн ачаа тээврийн хэсгийн эрентгэн дээр 5 хүн ээлжиж ажиллаж байгаа нь тун хангалтгүй. Дор хаяж 15-аас 20 хүн бэлтгэж сэлгэж ажилуулах шаардлагатай гэлээ. Монгол Улсын ачаа хэрэглэлтийн 70% нь замын үд бомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж барилгажилт эрчимтэй өрнөж байгаа. Тиймээс худалдаа тээвэр логистикийн гол зангилаа хот болон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг ерөнхий сайд анхааралтай авч байгаагаа илэрхийллээ. Замын үд сумын удирдлагуудад ирэх 6 дугаар сарын 1-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусгах хугацаатай үүрэг өглөө. Замын үд суманд асар их боломж бий. Гэвч замбраагүй эмх зэгцгүй байдлаас болж боломжоо ашиглаж чадахгүй байна. Зэгцрэх хөдөлгөөн өрнүүлж үүднээсээ эмх цэцгийг бий болгож хөгжлийг түргэх хэрэгтэй гэлээ. Замын үд сум 25 мянган орчим иргэнтэй. Үүнээс 5-аас 8 мянган төр оршин суугч юм байна. Замын үд сум нь төсвөөс татаас авдаггүй, харин эсэргээрээ орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд аймгийн төсөвт 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.